За сайн мэцгэн уу манай R хичээл 6 маань эхэлж байна. За энэ удаагийн хичээлийн сэдэв маань болохоор ер нь if функцийн талаар ер нь голдуу ярина. За тэгээд if дотроо бас янз янзын төрлүүд байгаа. Тэгээд бас энэ дээр нэмээд switch гэдэг функцийг ярина. Тэгээд ер нь ингээд if функцийн хичээлийг эхлэхээс өмнө ер нь нэг товчхон ер нь яг цаад зарчим нь одоо яг яаж ажилладаг юм бэ гэдгийг товчхон тайлбарлая. За if-ийг ер нь 3 төрөлд одоо ангилж байгаа. За if, else, if гэдэг 3 төрөл байна. За if нь болохоор яаж ажилладаг вэ гэхээр R дээр бол угаасаа цаанаасаа if гэх функц байгаа. За if функц ашиглаад тухайн нөхцлөөг нь яг ямар байх ёстой одоо тэдээс их ч юм уу тийм байх ёстой ч юм уу яг өөрийнхөө тэр шаардж байгаа нөхцлөө өгөөд тэгээд энд нь одоо үр дүнгийн бичнэ. Одоо хэрвээ энэ нөхцөл нь үнэн байвал ийм байна гэх мэтчлэн. За ганцхан if функц дээр бол зөвхөн үнэн тохиолдолд одоо үр дүн өгдөг. Хэрвээ худлаа бол ямар ч үр дүн өгөхгүй. За else-ийг ашигласнаар яадаг вэ гэхээр тухайн нөхцөл маань үнэн бол үр дүн өглөө. Else ашиглаад худлаа бол дахиад нэг үр дүн. Одоо жишээ нь x нь 0-оос их бол y тооч юм уу. За x 0-оос бага бол энд нь сөрөг тооч гэдэг юм уу. Гэх мэтчлэн үнэн худал хоёулын дээр нь үр дүн өгч болно. За else if яадаг вэ гэхээр хоёр нөхцөл өгдөг. За if эхнийх дээр нь нэг нөхцлөө өгөөд тэгээд үнэн тохиолдолд үр дүн нь энд байна. За дахиад нэг дараагийн нөхцөл хэрвээ дахиад нэг өөр тохиолдолд гээд нөхцлөө өгөөд тэр тохиолдолд ямар байхыгаа бичээд за дахиад else функцээр энэ хоёр тохиолдолд хоёуланд нь биш бол үр дүн нь юм байна гэд дараагийн үйлдэл нь явагддаг. За энэ манай өнөөдрийн хичээлийн юу маань байна? Их сурвалжмаар байна. За хичээлийнхаа үндсэн хэсэг рүү оръё. За шууд жишээ аваад явчих. Эхлээд за if 5 гээд нэг x үсгэжээ. 5 гээд x гээд нэрлэжээ. За тэгээд if гээд x нь 0-оос их бол x бол y тоо гээ. За нөгөө эсрэг тохиолдолд бол ямар ч үр дүн гарахгүй байх ёстой. За ажиллуулъя. За зүг битээ. Энэ 5 бол угаасаа 0-оос их тоо. За энийг хасах нэг гэдэг үзье. За ямар ч үр дүн гарахгүй буюу энэ бол худлаа байна гэсэн үг цаагаараа. За одоо else-ийг нэмээд үзье. За x нь 5. За энд юу гэж байгаа гэхээр x нь 0-оос их бол энэ бол сөрөг тоо биш ээ. За эсрэг тохиолдолд буюу худлаа бол буюу 0-оос бага бол энэ бол сөрөг тоо гэсэн утгатай код байна. За ажиллуулж үзье. За сөрөг тоо биш ээ. За энийг тэгвэл хасах 3 болгоод үзье. За сөрөг тоо. За энэ бол ерөөсөө
хамгийн энгийн хэлбэрүүд байгаа. Гэтэ энэ бол ямар ч үж болно. Тэгээ string ч үж болно. Number ч үж болно. Юу ч үж болно. За за одоо else if гэдэг үзье. За x нь хасах 3. За x 0-с бага л за x бол сөрөг тоо negative number. За else if за x 0-той тэнцвүүл за x бол тгий. За else дахиж ашиглаад одоо энэ хоёр тохиолдол хоёуланд нь одоо тохирохгүй буюу одоо хоёулаа биш бол за x бол y тоо гэж гарах ёстой. За төлөвлөж үзье. За x бол сөрөг тоо. За энэ кодны хэлбэрийг нэг бичиж үзүүлье. За if функц маань байгаа. За одоо condition буюу нөхцлөө энд явчихна тийм. За x нь бол 0-с бага тоо байх ёстой гэд. За одоо юу халт? Ямар халт гэвэл дөрвөлжингийн нөгөө талын халт. Халтаа нээгээд enter дараад дараачийн мөрнөөс эхэлнэ. За print буюу за одоо энэ нөхцлөө өгсөн. За нөхцлөө өгсөн болохоор дараачийн үе шат буюу одоо хэрвээ энэ үнэн байвал юу гэх юм бэ? Үнэн байвал ямар үр дүн гарах юм бэ гэдэг дээрээ бичих хэрэгтэй. Тэгэхээр энд юу бичих хэрэгтэй болохоор нэг quotation mark ашиглаад ингээд бичлээ. За дахиад одоо энд ингээд нэг одоо нэг юу гэмш чимд нэг одоо юу дуусчих гэсэн үг. Одоо нэг утга ингээд нэг одоо энд нэг үнэн байвал ийм утга үр дүн гарах ёстой гэсэн утгатай код маань энэ үрээ дуусчин. За эндээс эхлээд дахиад else if гэд x нь тэнцүү 0 гэд дахиад нөгөө хаалтаа нэгээд дараагийн мөнөөс за дахиад x 0-той байвал 0 байвал за ингээд биччихнэ. За тэгээд хамгийн сүүлд нь дараагийн нэг нөхцөл биш дараагийн нэг одоо энэ хоёр тохиолдолд хоёуланд нь тохирохгүй нэг үр дүн өгөх ёстой. За өгөхгүй ч гэсэн болно. Гэхдээ өгье. За ингээд манай код маань дуусчаа. За ингээд нэг бүтэн код байна. За нэг юмруу. За энэ бол одоо ингээд 1 2 3 4 5 6 7 мөр код биччихэж одоо нэг нөхцөлд харьцуулсан одоо нөхцөл тийм код бичиж байна. За энийг нэг мөрөнд бичиж үзье. За нэг мөрөнд бичихэд бол зүгээр шууд зай аваад бичдэг. За энэ код бол одоо нэг код. За энийг шууд доор нь копи чад харьцуулаад авчиж. За x нь бас 3 байгаа. За энд бол ингээд дараачийн мөрнөөс эхлэх явж байгаа. Энэний зарчмыг л ойлгосон баг. За энд нэг мөрөнд бичгээр яаж бичдэг юм бэ гэхээр за if x 0-оос их гээд нөхцлөө тавиад өгчнө. За тэнцүү энд бол одоо ямар ч одоо ийм хаалт бол ерөөсөө ашиглахгүй. За зөвхөн шууд бөөрийнхээ хаалтаар явчихна. За нөхцлөө тавьж өглөө. Нөхцлөө тавиад дараачсан шууд үнэн бол printlээд явчихна. За print гээд үнэн бол за энэ сөрөг тоо биш ээ буюу эрэг тоо. За else буюу за хэрвээ худлаа бол за ингээд
За энэ бол яг нэг одоо нэг if-ийн нэг нөхцөлтэй л if байна л да. За одоо энд хоёр нөхцөлтэй байна бич үзүүлээ. За ер нь бол яг адилхан. За нөхцлөө өглөө үнэн бол за дараачийн нөхцөл else if гэдэг нь бол ер нь дараачийн нэг нөхцөл гэсэн. За энэ бол хэдэн ч удаа нөхцөлдөж болно. За нөхцлөө дараачийн нөхцлөө өглөө. За үнэн бол print бичлээ. За энэ хоёр тохиолдолд хоёуланд нь тохирохгүй байвал else дахиад нөхцөл үр дүнгээ бичээд. За ажиллуулж үзье. За нэг зам number гэдэг хоёлаа ажиллаж байна. За энэ өөрчлөл ер нь айгу энгийн жишээгээр ер нь бол яг тийм яг if функцийн ер нь яг анхан шатны яг тийм классик жишээнүүдийг ярьлаа. Ер нь яг байдаг жишээнүүдийг. За одоо нэг арай өөрөөр жоохон жишээнүүд авч үзье. За нэг 20 настай хүн за нэг 20 нас гэдэг төсөөлөе те. За 20 гээд нэг утга өгөө тэрийг нас гээд нэрлэжээ. За if за энэ нас нь за энийг одоо нэг 20-той хүн гэж төсөөлчээ. За энэ 20-той хүн маань одоо 18 наснаас дээш настай бол за одоо энэ эсвэл яг үнэн бол одоо үр дүн өгөх гэж байна. За тэгэхээр 18-аас дээш настай бол насанд хүрсэн гэсэн үр дүн өгөх ёстой. За ерөөсөө тохиолдолд худлаа бол буюу 18-аас доош настай бол насанд хүрээгүй гэсэн үр дүн гарах ёстой. За бүгдээрээ шалгаж үзье. За насанд хүрсэн. За нэг 12-той хүүхэд байна гэж бодъё. Насанд хүрээгүй. За гэх мэтлэн нэг юм жишээ байж болж байна. За одоо арай өөр нэг жишээ авч үзье. За А10 B8. За if A сасган B 0-оос их бол A нь B-гээс их тоо. За хариу эсрэг тохиолдолд буюу A нь B-гээс бага тоо байвал за энийг A нь B-гээс бага тоо гэж үр дүн гаргая. За A нь B-гээс их тоо гэж энэ за тэгвэл энийг гэж 5 гэж. За A нь B-гээс бага тоо гэж байна. За энд нэг өөр нэг жишээ байна. За x нь за нэгийг x гэж нэрлэжээ. За энд y-ийг болохоор юу гэж вэ гэхээр за хэрвээ x нь 0-оос их бол 5. За худлаа бол 6. За энэ бол яг нэг мөрөнд бичсэнтэй яг адилхан. За тэгээ энийгээ y гэж нэрлэж байгаа. За if функц ашиглаж байгаа тийм. За x нь 0-оос их бол за үнэн бол 5, худлаа бол 6 гэсэн утгатай. За бүгдээр харцгаая. 5 байна тийм. Тэгэхээр нэг бол 0-оос их. За энийг хасах нэг гэд үзье. 6. Худлаа бол 6 гэж гаргаж штэ. За энэ дээр бол заавал тоо биш. Үг бич болно тийм. За энэ дээр y тоо худлаа бол сөрөг тоо гэж бичиж. За сөрөг тоо. За одоо лист дээр if функц ашиглаж үзье. За бата навчаа болдоо батгүй гэх хүмүүсээр бүрдсэн нэг юм лист байна. За энийгээ тэгээд x гэд нэрлэжээ. За энд
юу хийж байгаа гэхээр за энд нэг шинэ ойлголт байж магадгүй би өмнө баг ярьж байгаагүй ч магадгүй. За энд нэг хувь энэ хувь гэдэг ийм тэмдэглэгээ байна. За энэ юу гэсэн утгатай гэхээр энэ л гэсэн үг дотор тий x дотор Python дээр бол энийг бол зөв шууд энэ гэд англиар нь шууд үгээр нь л явчихсан байлаа. R дээр бол ингэж хаалт ашиглаж явдаг. Тийм байгаа. За if бата x дотор гэсэн нөхцөл тавьчих те x дотор байна уу гэд нөхцөл тавьчих. За хэрвээ байгаа бол за list дотор байна. За байхгүй бол list дотор байхгүй байна. За list дотор байна гэж. За тэгвэл ингээд үз. Лавга гэж үз. За list дотор байхгүй байна. За тэгвэл за арай өөр нэг одоо өмнө заажсан юмнуудаа ашиглаад өмнө сурсан юм ашиглаад бас нэг жоохон өөр хийж үзье. За хэрвээ за нөхцөл нь бол лавга гэсэн ийм утга x дотор байна уу гэдээ асууж байгаа. За тэгвэл за хэрвээ энэ байгаа бол за list дотор байна гэдээ үр дүн гарна. За хэрвээ эсрэг тохиолдолд байхгүй бол энэ x гэдэг list дотор энэ лавга гэдгийг нэмчихээ тэ append гэдэг функц ашиглаж байгаа. Тэгээд шууд printled үр дүн гарах ёстой. За лавга гэдэг нэмэгдэж байна тэ. За тэгвэл энийг яа. За навчаа маань байна уу үзье. За хэрвээ энд бол навчаа байгаа. Тэгэхээр энэ бол одоо шууд list байна гэж үр дүн гарах ёстой. За list байна гэж гарч ирж байна. За энэ хүртэл бид нар юу н if function-ы талаар ярьлаа. За if нь яаж ажилтгийг ямар үедийн тэгээд бас жижиг шажиг жишээнүүдийг ярьлаа. За тэгээд бас зөвхөн үр дүн хараад зүгээр байхгүй бас тэр гарсан үр дүн дээр нь бас ажиллаж харууллаа. За хэрвээ үр дүн тийм байвал тэрэн дээр нэмээд дахиад өөрийнхөө хүссэн юмыг нэмж хасаад бас яаж болно. За энд бол бас хасчвал бас болно тий. За одоо switch гэдэг функцийг ярив. За switch нь яадаг вэ? Нөгөө Python дээр бол switch гэдэг функц байхгүй нөгөө нэг юу өөрсдөө юу бичээд function бичээд switch-ийг ажилууладсан. Тэгэхээр R дээр бол switch гэдэг функц өөр төр нь байдаг. За switch нь яадаг вэ гэхээр одоо list дундаас list үсгээд list дундаас одоо хитэх юу байна вэ гэдэг нь одоо хитэх statement байна вэ гэдгийг сонгоод тэгээд тухайн утгыг шууд үр дүнд нь гаргадаг тийм байна. Гэхдээ энэ нөгөө нэг юугаа одоо юунд бол баригдана одоо тухайн уртад баригдана гэсэн үг. За одоо энд бол манай урт маань 3 байна. Тэгэхээр 3-аас за ажиллуулад харчаа. За switch 3 дахь элементийн харъя тий. За энэ 1 2 3 гэдэг бол зүгээр л одоо string-ууд байна. За 3. За энийг нэг болгоё. За 0 болгоод үзэлт тий. За 0 болгоод ингээд ажиллахгүй. Яагаад гэвэл энэ манай энэ листний маань урт нь бол 3 байгаа. 1-ээс 3. Тэгэхээр 0 гэж бол угаасаа юу байдаггүй R дээр. Утга 1-ээс эхэлж тоолдог. Python дээр бол 0 нь 1-ээр тоолдог. За 1 4 гэд үзье. Ажиллахгүй. Тэгэхээр энийг онцлог нь бол энэ тухайн листийн уртад бариг захирагддаг гэсэн үг. За энийг за нэг өөр тий. За green. За 5 гэхээр болгоочоо тий. Уртдаа баригдах хэвээр. За бас зөвхөн тоо хэлбэрээр биш бас
газрын хэлбэрээр бас хайж болно. За color энд бол бас нэрлэж чинь тийм. Color гэдэг red гэдэг нэрлээд тэнцвүүл гэсэн үг л дээ. Нэрлж чад ялгаагүй. За shape and square тэгэл энэ 5 за ажиллуулад үзье. Red за энэд бол за энэ switch бол ер нь бол зарчмын хувьд ES-ийг олон дахин одоо ер нь ажиллуулж байгаатай ер нь бол зарчмын хувьд бол адилхан. Тийм. Тэгээ ер нь бол тийм юуны нөхцөлт тийм функцүүд ер нь бол R дээр нэлээд байдаг. If any all гэд нэлээд бас функцүүд байдаг. Тийм тэдгээрээс бас судалж болно.